Сайн байцгаана уу? Монголын минь ирээдүй болсон хүүхэд залуус та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. 12 сарын Тэмүүлэл Эрдэм сургуулийн 6 байнгын сурагч Мегмасраа өгтэй уран салгамын би агарын багш нь оюуны чадамжид нөлөөлөх сэдвээр илтгэлээ танилцуулахад бэлэн боллоо. Агарын багш нь хүн амын эрүүл мэндэд цөргөөр нөлөөж амьсгалын замын зүрх судасны хашлын өвчнүүд хавдар зэрэг өвчнүүдийн үүсэх шалтгаан болж байдгийг эрдэмтэд судлаачдын хийсэн олон судалгаанаас харж болно. Энэхүү зүйлээр энэ бүх сөрөг нөлөөллүүдээс зөвхөн агарын бохирдол нь оюуны чадамжид хэрхэн нөлөөдөг талаар илтгэлээ танилцуулах болно. Агарын бохирдол нь оюун ухааны чадамжийг ихээр буруулдаг байна. Агарын бохирдол нь хүний биеийн бүхэл хэсэгт нөлөөлж байдаг учраас тархины үйл ажиллагааг сарамжуулдаг гэж үзэж байна. Тухайлбал хятад эрдэмтдийн хийсэн судалгааны дүгнэлтээр дэлхийн хүн амын 95% ямар нэгэн хэмжээгээр агарын бохирдол өртдөг гэдэг утгаараа хүмүүст хамаатай. Судалгааны дүгнэлтээр бол бохирогоор амьсгалсан хүний хэлний чадвар болон математикийн сорилтын төв мэдгэдэгс буурч байсан нь нэг жилийн боловсролоо алдсантай тэнцэх хогрол болж байна гэж дүгнсэн байна. Энэ судалгаануудаас харахад агарын бохирдол нь хүний оюуны үйл ажиллагаанд цөргөөр нөлөөлдөг гэдгийг харж болохоор байна. Агарын бохирдол нь хүний оюун ухааны чадамжид сөрөг нөлөөтэй. Хүний оюуны хөгжил хүүхэд настай хамгийн хурцтай хөгждөг төдийгүй энэ л насандаа цэвэр агаар хэрсэн амьсгалснаас хамаарч хүний хөгжил ямар байхаа шууд хамаардаг. Тухайлбал нэгдсэн үндсэн байгууллагын хүүхдийн сангийн ихтгэл дурдсанаар агарын бохирдол бага насны хүүхдийн тархины хөгжилд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь хоол тэжээл хайр халамжаар дутсан хүүхдээ сөрөг үр дагавар нь яг ижил байдаг гэжээ. Тиймээс агарын бохирдол нь өнөөдөр маргааштай биднийг аюул төрөх гэж урт хугацаанд бидний эрүүл мэнд тэр тусмаа оюуны хөгжил нөлөөлдөг. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд агарын бохирдол буюу утааны хүний төлөвлөсөн газар бүртэл байдаг л зүйл болоод байна. Манай 10 ихэр хот ч гэсэн өвдөв утаа маш их байдаг. Бид утаанаас өөрсдөө чадах бүхий л аргаар хамгаалалт дээр онцгой анхаарахгүй бол бидний оюуны хөгжил цөргөөр нөлөөлнө гэдгийг олон судалгаа баримт харуулж байна. Хүүхэд бүр Монгол улсын маргааш хөгжүүлэх үнэт эрдэнэс бид 10 ихэрчүүд бид 10 ихэрээсээ нүхгэн тодорхой. Удаач бас гинэд алга болчихгүй тодорхой. Тиймээс эцэг эхчүүд болон хүн бүр удааг бас тал дээр дуу хоолойгоо байн гүргэж шийдвэрлэхээр анхаараасаа гэж чи сэтгэлээсээ хүсэж байна. Анхаарал хандуулсан явдал баярлалаа.